За сайн байцгаана уу. За өнөөдрийн ээлжит яриагаараа анагаах ухааны доктор, дэд профессор, эмнэлэг зүүн эм судлаач багш Батуйг багштайгаа ингээд ярилцах гад ирсэн байна. За өнөөдрийн миний урилгыг хүлээж авсан Батуйг багштай маш их баярлалаа. Та сайхан хаварч байна уу? За баярлалаа. Сайхан урж байна. Намайг урьж одоо ярилцсандаа оруулж байгаа явдал баярлалаа. За хоёулаа яриагаа ер нь эхлэхдээ таача айл аймаг үлээ хэдэн онд ер нь анагаахыг төгслөө энэгээр ер нь хоёулаа яриагаа эхлэе агшаа. За тэгээ би Завхан аймгийн Тосон Сэнгэл сумын гуугуул байгаамаа. 1978 онд би Говьлтай анагаах ухааны дунд сургуулийг багш мэргэжлээ төгссөн. За тэрнийхээ дараа Завхан аймгийн их улс сумын хоёрт баг гэж байдаг. Тэнд нэг жил энэ ажиллаа. Тэгээд дараа нь зэрэгтэрч би зэрэгт одоо 6 жил алба хаасан да. Оо 6 жил та алба хаасан уу? 2 жил зэрэг байж байгаа 4 жил офицер байсан. Оо зөв. За тийм. За тэгээд ер нь эмч болсон мэрэгжил тэгээд ер нь одоо энэ эмнэлэг зүүн эм судлаач буюу фармакологч болсон талаараа багшаа ярил. Тэ за би бол бас багамж байсан дараа нь одоо анагаах ухааны дэд сургуулийг 1990 онд хүний ихэмжирчид мэргэжлээ төгслөө. За тэр үед бол манайд одоо клиник эм судлаач гэсэн мэргэжил байгаагүй. Тэгээд одоо манай эрхлэгч мэгаврагч шилтэмсэр багш нар маань л бол одоо сургуульд эм мэргэжилтэй багш хэрэгтэй юм байна гэд намайг одоо Ствак улс руу курсыг олж клиник эм судлаач болсон юм да. Зөв. За тэгээд одоо өнөөдрийн одоо хоёулангийн гол ярих сэдэв бол ер нь одоо эмийн зохистой хэрэглээ. За ер нь биб гэж бүтээгдэхүүн юу юм ингээд ер нь яг энэ мэрэгжилтэй холбоотой тэгээд энэ олон нийтэд яг эмийн тухай мэдээлэл өгөх зорилгоор одоо ингээд яриагаа хийж байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр ер нь одоо энэ эмийн зохистой хэрэглээ гэж юу юм бэ гэдгээр хоёулаа бас ингээд үргэлжлүүлээ явъя тийм ээ гшаа. За тэгэхээр эмийн зохистой хэрэглээ гэдгийг л одоо би хэрэглэгчийн талаас нь эхлээд ярьчих. Тэгээд зэрэг эмийг бол зохистой хэрэглэх ёстой. Нэг үг байдгийг эм бол одоо эм мөн тунгийн хэвтэл бол хормон гэсэн. Тэгэхээр зохистой хэрэглэх бол бас сөрөглөлтөй болчихно шүү дээ. Тийм учраас бол өвчнөдөө таарсан эмийг хүүхнийхээ биенжин насандаа таарсан хэлбэрээр өдөрт одоо хэдэн хүүхэд цагийн зайтай уух гэх мэтийг нэ зөв баримтлаад хоолныхоо өмнө дараа ч юм уу усаар даруулж өгөх юм уу яах юм гэх мэт одоо энэ аргуудаа зүй зохистой шийдээд ажуудаа хоолунд болон бусад эмтэйгээ хэрхэн одоо уйлдуулан хэрэглэх вэ гэд дараа нь дамжлагын хөөрдөг хэрхэн өнөж дараачийн арга хэмжээ яаж авах гэдэг энэ асуудал эмийн зохистой хэрэглээ гэдэгтэй орно. За хэрэглэгчдийн тухайд бол одоо эмчийн зөвлөмжөөр яг заасан тунгаар нь нэмээ заасан хугацаагаар нь хэрэглүүл зохистой хэрэглээний нэг арга зүй болно доо. Ер нь бид нэр одоо энэ эмийн зохистой хэрэглээгээд айгүй их ярьдаг. Гэхдээ л яг энэ зохистой хэрэглээгээ ер нь бид нэр хэвшүүлж чадахгүй байна тийм ээ гшаа. Тэ манайх одоо ялангуяа ард дэргэдийн дунд бол эмийн зохистой хэрэглээ сайн хэвшиж өгөхгүй байгаамаа. Энэ яг дээрээс улбаатай юм аа. Манайх ч одоо анх нь эмийн хуйлдгүй орн байлаа. Тэгээд одоо эмийн гаж сөргөнлөг мэддэггүй орн байлаа. Тэгээд эм бол ашигтай гэдэг талаас нь одоо эмч мэргэжилтүүд нь ч ойлгоцсон, одоо хэрэглэгчид ч ойлгоцсон байсан. Тийм учраас ер нь бол болж байгаагүй л доо эм хэрэглэж яхан зүйтэй, тэн дотор антибиотик ч юм уу, витамин ч юм уу, туслан шингэн ч юм уу хэрэглэж явах зүйтэй гэдэг ингээд аль дэргэд байна одоо ойлгоцсон байх шиг байгаа юм. Тийм учраас бол одоо аль нэгэн эмчд очиод эмчилгээ зааж өгөхөд бол тийм ээ ганцхан юм өгөөд ингэрээ гэдэг ингэж сэтгэл ханамжийн баталгаа авахгүй яахан дундуур шиг байх жишээтэй. Тэгээд хэрэглэж байгаа юм дотор нэг антибиотик ч юм уу витамин оролцуулаад өгч юм бол за энэ та сайн ихтэй эмчилгээ яах гэх жишээтэй. Эмнэлэг төвтгтэн бол туслан шингээ хийх бол нэг дутуумжлалаа гэж нэг бас бодоод үлдэх жишээтэй. Тэгээд одоо өөр нэг хүмүүс өөр эмчд одоо ингээд очивол нөгөөлт нөгөө витамины нөгөө туслан шингэн өгчих юм бол энэ хүн над сайн хандж байх жишээтэй ийм хандлага гарцсан. Тэгэхээр ард иргэдэл нөгөө эмийг хортой гэж ойлгодгоо дандаа ашигтай гэдэг талаас нь бодсон учраас болжгүй хэрэглээлээ гэсэн ийм юутай байгаа юм.
ухамсар суудсан байна. Тэгэхээр тэр дадал заншлаасаа манайхан салах гал салж чадахгүй байна л да. Тэгээд 90-ад оноос ч манайх одоо улсын эмийн бүртгэлтэй боллоо, эмийн хуультай боллоо. Тэгээд хинээ нэмээ барих уу, хэн нь одоо эмчилгээгээ заах уу, тэгээд одоо яаж хэрэглэх үү гэдэг асуудал бол энэ нэс тавигдж эхлээд одоо бол хэвших талдаа явж байна. За больницуудад одоо эмнэлгүүддээ бол үндсэндээ эмийн зохистой хэрэглээ нэлээд төлөвлөсөн талдаа байна. А зүгээр ард иргэд гэдэг юм уу одоо гэрээрээ амбулатороор эмэрлэж байгаа хүмүүсийн хувьд л одоо зохистой хэрэглээ сайн хийж чадахгүй байх шиг байна да. За агшаа одоо юу гэдгийг ингээд амбулатороор ч юм уу эмнэлэгт ингээд хэд хэдэн эмийг одоо бичээд өгсөн байдаг. Энийг ер нь одоо яг яаж хэрэглэх ёстой юм? За эсвэл одоо хэдий хугацаанд хэр удаан ямар эмийг яаж хэрэглэх ёстой юм гээд энэ дээр ямар зөвлөгөө мэдээлэл өгөх вэ агшаа? Тийм тэгэхээр яг нэг дор бол эмч нэгээс одоо 3 хүртэл бичээд өгсөн байдаг 60 удсан дээр. Тэгэхээр зэрэг 3 юм хэрэглүүл яаж юу авчвал яаж хэрэглэх вэ гэдэг асуудал гарна да тийм ээ. Тэгэхээр зэрэг эмүүд бол одоо хоорондоо зохицохгүй гэж байна. Цаг нь бол нэгэн цагт хэрэглэх үү, зайтай хэрэглэх үү гэж байна. Тэгэхээр дийлэнхтэй бол эмүүдийг нэг дор 2 юм уу 3 юм уух нь бол буруу байдгийн. Хондоо бол хооронд нь жаахан цагийн зайтай хэрэглэх жишээтэй. Гэхдээ өдөрт нэг бол 1, 2 бол 2, 3 бол 3 арна гэсэн үг шүү. Гэхдээ энэ л бид нар эмийн харилцан нөлөөлөл гэж нэрлэдэг юм л да. Тэгэхээр зэрэг эмч нь хотоодонд ороод хоорондоо уралд орчиж бас болдог. Бид ороод үйлчлэхээр одоо бас биенийхээ эсрэг ч юм уу нэг нөгөөгийнхээ үйлдэлийг сулруулаад ч юм уу хүчжүүлээд ч юм уу ийм нөлөө үзүүлчих болдог. Тийм ч бас тэрийн тооцож хэрэглэх болдог. Энийг бол эмч зааж өгнө. Зүгээр аль зэрэг удаан хэрэглэх тохиолдол бол яг хөө өвчнөөсөө болж байгаа. Хондоо толгой өвдөх юм уу, шинж халан бууруулах ч юм уу, шинж тэмдэг намдаах юм бол нэг удаа хэрэглээл болно гэсэн үг. Манайх нэг ойлголттой нийгэм хэрэглэхээр бас өдөрт 3 мөр хэрэглэх гэдэг байлаа тийм ээ. Ингэж болохгүй. Харин нэг бодмоор юм болоод хоолой өвдөөд ч юм уу тийм ээ бактерийн гаралтай эмгэгтэй хүнд антибиотик бичиж өгсөн байна гэж бодъё. Тэгэхээр зэрэг бактери өхүүлэх ёстой шүү дээ антибиотик. Тэгэхээр зэрэг энэ бол үндсэндээ ийм хугацаа бол нэг 9-12 хоног байдгийг. Тэгэхээр зэрэг ямар нэгэн антибиотикийг эмч танд бактерийн гаралтай өвчнөө улмаас бичиж өгсөн бол 9-12 хоног хэрэглэн тэгээд саатал 24 хоног хүртэл байдаг шүү. Тэр ямар ч үстэй юм бэ гэхээр зэрэг хоолоо өвдлөө гэж үтэй, халварлаа гэж үтэй, антибиотик өглөө. Тэгэхээр зэрэг тэр нь бол маргааш нь гайг болчихно. Тэгэхээр зэрэг одоо өвчтөн бол би өөрөө идэгчлээ гэж боддог. Тэгээ энэ бол ухаандаа бол бид байсан бактерийн 1 хоногийн дараа бол нэг тийм 3-1 нөхөд 3-2 үлдсэн байж болно шүү дээ. Тэгэхээр энэ үед бол нөгөө шинж тэмдэг намдаад халуурхан гайгуулаад өөр нь намдаад ирэхээр хүн илгэжлээ гэж ялгад. Тэгэхээр бид байгаа бактерич үлдсэн байна шүү дээ. Тэр шайнд бактериуд цаашаа имээ болчихоос үржин шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо үхэнд үсэндээ үржилтийн бүрэн таслах хугацаа бол 9-12 хоног л байна. Тийм ч гэсэн бактерийн гаралтай өвчний үед антибиотик тэрнээс богино хугацаагаар хэрэглэж болохгүй. Тэрний муу тал нь юу байдаг гэхээс бид чинь бактерич үлдчихлээ. Тэгэхээр өвчин харахшаад үлдчихнэ гэдгүүт хоёрдугаарт бол олон дахин ингэж хэрэглэх юм бол нөгөө бактери нь бол антибиотиксаа төсвөрчдөг. Тэгээд манайхан дасгал гэж ярьдаг шүү дээ. Тэгээд нөлөөлөхөж ийм удалтай. За тийм. За яг тийм багш. Одоо яг ингээ антибиотик ярьсных одоо энэ антибиотикийн зөв хэрэглээ, антибиотикийн төсвөрчлөлт тэгээд өөрөө энэ антибиотик төсвөрчлөлт гэдэг энэ юу ч өөрөө яг ямар хор уршигтай юм бэ гэдгийг бас үргэлжлүүлээд хоёулаа дэлгэрүүлээд яриулагч. Энэ бол одоо манай улсын төдийгүй одоо дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа асуудал юм. Хондоо 1942 онд бол пенициллинийг анх хэрэгжилсэн анхны уган антибиотик. Одоо бол пенициллинд дийлэх бактериуд ялангуяа алтлаг стафилококк гэдэг бактери бол үндсэндээ 90% хүртэл төсвөрчиж байна. Тэгэхээр одоо тийм бактериэр үүссэн антибиотик юу өвчнийг пенициллинээр эмчлэе гэвэл 100 хүнээс 10 нь л гайг болно, 90 нь бол идэхгүй болсон гэсэн. Энэ яаж юм гэхээр бактери чинь өөр амьтан. Тэгэхээр чинь зэрэг одоо өөрийн чинь одоо устгах гээд ямар нэгэн үйл ажиллагаа антибиотик хүн хийгээд дахаар наалч бас амьд үлдэг гэж байгалийн шалгалдаараа зогсдог байна шүү дээ. Тэгэнгүүтээ нөгөө пенициллин чинь задлаад идэхгүй болчихдог фермент гаргадаг болсон байгаа юм. Тийм ч бас ганцхан пенициллин ч биш ер нь өргөн хэрэглэж байгаа антибиотикууд дотор төсөвчлөлт ийм өндөр байна л да. Тийм учраас бол одоо яг антибиотикийг энэ чигээрээ одоо замбраагүй хэрэгэлцээд байх юм бол явандаа бол бактери устгах
ийм ховс болчихын талтай байгаа. Тэгэхээр зэрэг одоо бол бактери эсрэг юм хэрэглэхдээ одоо ялангуяа больниц имлэг тавьж байгаа хүмүүс бол антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлээд аль мэдрэг антибиотикийг сонгож хэрэглэхгүй бол таамгаар хэрэглэвэл төсвөртэй антибиотикийн хэрэглчээд ингээд өдөнгөө болчих. Төсвөрлөлтсөн цаашаа ингээд амжилт магадaltaй болчихдог. Одоо ингээд антибиотикийг хослон одоо бас хэрэглэх тохиолдлууд байна тийм ээ. Хослон хэрэглээд тэгээд тэрнийхээ үр дүнг бас бид нэр яг яаж хянах хэрэгтэй байдаг юм бэ гэшээ. Тэгэхээр зэрэг антибиотикийг хослон хэрэглэх асуудал их чухал асуудал байгаа юм аа. Ерөөсөө үндсэндээ 3хан тохиолдолд 2-оос дээш антибиотикийг хамт хэрэглэдэг. Нэгдүгээр их хүн хэлбэрийн халдвар байвал тийм ээ. Сепс болчих гээд байвал, менингит болчиход байвал, бактерийн халдварын улмаас одоо цусан хүчлээд нас болчих гээд байвал одоо хүчийг нэмэгдүүлэх гээл 2 антибиотик нийлүүлдэг. Тэгвэл хоорондоо нийлж болдог антибиотикууд иш байгаа шүү. Хоёрдугаарт нь бол зарим эмгэг бол олон бактериэр үүссэн байдаг. Тий. 1 биш 3 4. Тэгвэл харин тухайн одоо нэг юм нараад ийлэх болчлаа гэж үзээд арай жах өөдлийн хүрээг нь өргөдгөөд өөр антибиотиктэй хослуулж болдог. 3-дугаарт их архаг халдвар тухайлбал сүрийн байна л да. Энэ бол удаан хугацаагаар антибиотик хэрэглэх шаардлагатай болдог. 2 жил хүртэл хэрэглэл дараад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ хооронд бол бактери угаасаа тэр хэрэглэж байгаа юм дэ төсөлж магадлалтай. Ийм үед л нөгөө төсвөржээлтэйсэн сэргийлэх гээд сүрийн үед л 2-оос 6 хүртэл бактери эсрэг нэг дор хэрэглээд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ гадуур амтаар юм хэрэглэж байгаа хүн бол ер нь 2-оос илүү антибиотик хэрэглэх магадлал бага. Тэр нь бол 2 юм байх нь шүү дээ. Их хүн хэлбэрийн халдвар байвал нэг ширгэлнэ. Эсвэл олон бактериэр үүссэн халдвар байвал ширгэлнэ. Тэгэхээр ерөнхийдөө бактерийн халдвар бол дан халдвар юу ганцхан бактериэр үүссэн халдвар, холимог халдвар юу олон бактериэр үүссэн халдвар шиг шагналдаг. Хондоо ямар халдвар дан халдвар байдаг вэ гэх юм бол хүүхдэд анх тусч байгаа хоолойны ангийн тонзлыг тийм ээ. Хүүхдэд анх тусч байгаа уушгины хатгалгаа. За хүнд голдуу эмэгтэйчүүд октоодод тусч байгаа цистит давсганы өөр үсэл. Ийм халдвар бол голдуу ганц бактериэр үүсгэгдсэн байдаг. Тийм ч бас нэг нийгмээр эмчлэх бололцоотой гэсэн үг. Ямар халдвар архаг юу олон бактериэр үүссэн байдгийг бэ гэхээр архаг халдварууд. Жишээлбэл цусны замын халдварууд гэж бий, архаг пелонефрит гэж бий, эмэгтэйчүүдийн халдварууд гэж бий. Энэ халдварууд голдуу 2-оос дээш бактериэр үүссэн байдаг учраас эдгээр эмчилгээнд бол 2-оос дээш антибиотик хэрэглэх ийм шаардлагатай болчихж байгаа юм. Одоо тэгээд эмнэлгийн нөхцөлд гэлтгөө ер нь одоо энэ бид нэр эмчилгээний үр дүн гэдэг юм айгуу чухал. Үр дүн чинь өөрөө эргээд бас эдийн засаг мөнгөтэй холбогддог учраас энэ эмчилгээний үр дүн бид нэр одоо заримдаа ингээл нөгөө им уугаад байдаг, идэхгүй байдаг гэдэг ингээд энэ үр дүн ер нь яг яаж одоо хяндаг юм бэ гэж. Тийм одоо өвчнөөс хамаарч байгаа. За сая бид нар антибиотик яриад ухаандаа бол хоолойны ачтал саваад бактери ургуулад антибиотик өгсөн шүү дээ. Тийм ээ. Үр дүнгөө хянах гэх юм бол дараа нь ахиж ачтал саваад бактери байхгүй болчихвол үр дүнтэй. Одоо цистит юм уу одоо пелонефрит үед бол ухаандаа бактерийг ургуулад антибиотик өгсөн шүү дээ. За тэгээд эмчилгээний дараа ахиад шинжилгээ хийхэд бактери ургахгүй бол одоо бактери нөхлөө гэж бодох юм. Бусад өвчнөө үед бол өөр л дээ жишээлбэл зүрхээр хатгаж явдаг явдал бий манайхан зүрх нийшмиш гэдэг тийм ээ. Энэний үр дүн бол ухаанаар нитроглицерин удаг шүү дээ. Энийг ерөөсөө 5 минутын дараа үнэлнэ. Хилэнд ороо тавьдаг штэ. Нитроглицерин 5 минутын дараа зүрхэн хатгаж явдаг намдахгүй байвал болохгүй ингээд дараачих юм шүү. Гэхдээ 3-аас илүү гэж болдог юм. Гэтэл цусны даралт бууруулах юм байна. Тэгэхээр цусны даралт чинь л тийм нэг дор төвгөд гихчдэг өвчин бишээ. Энэ бол голдуу нэг олон жилийн туршид даралтны явандаа ихсээр байгаад цусны хан дээр натруу сунтлагдаад цусны хан хатуураад ингээд айж мөсдөг. Тэгэхээр бие махбод үүндээ бол тасцсан байна. Тэгэхээр зэрэг артерийн даралтын эмчилгээг бол нэг дор огцон бууруулж болохгүй айжм. Хондоо бол 7 хоногт л нэг шатаар бууруулсан байвал хондоо одоо 120 30 40 гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгвэл тэр 120 гэдэг нь бол нэг 10 борц 90 л бол нэг жахан даашгаа болцсон 10 орчим ийм байвал 7 хоногийн дараа шүү. Тэгэхээр одоо маргаашин даралтын үсэд буураагаа болохгүй гэж үзэж болохгүй. Тэгвэл ээж эмчилгээ нь бол цусны даралт бууруулах эмчилгээ бол 1 сарын дараа хэлдэг шүү дээ. Тэгэхээр тэр хондоо үндсэндээ одоо бол манайхан жинхэнэ артерийн даралт ихсэх өвчин гэж ярьдаг да тийм ээ. Насан туршийн даралтын бууруулах эмчилгээг бол 1 сар тасралтгүй хийх ёстой.
Тэгэхээр зэрэг гадуурт л хийж дараа шүү дээ. Больниц 10 хоног л өвтө гарч имчилнэ. Тэгэхээр өвчтөндөө бол эмчч гэсэн сар хүртлуугаараа гэж хэлнэ. Өвчнөсөн даралт нь хэвийн болцсон байлаач гэсэн ахаад сар хүртэл заавал юм ууж байх хэрэгтэй. А тэгвэл доктортай тэгэхгүй бол яг 7 хоногийн дараа шимс сарын дараа буцаад ирэх чинь тэгээ тагин ширхэх шаардлага гарна. Өрдөнг өвчнөөс хамааруулж ингэж янз бүрээр хэмдэг юм да. Тий, яг өнөө багш одоо бас бидний дунд одоо нөгөө нэг өөрсдөө тааж эмчилж тааж эмээ уудаг. Эннээс холбоотой бас бид нэр яг түрүү одоо шинэ даралт их хөвчөн дээр яхад ч даралт буугаагүй байна гингүүтээ үргэлжлүүлж бас тунгийн хэтрүүлдэг асуудлууд байдаг тийм ээ. Тэгээд энэтэй холбоотой энэ тунг хэтрэлт за тэгээд энэ талаар бас ингээд яриулагч. Тий, энэ бас их бодмоор асуудал байгаа. Ухаанда даралт бууруулах хэмээн нь бол уучаад одоо маргааш нь олигтой буугаагүй гэж үзэхгүй шүү дээ. Оншчин зүв байсан бол эмчилгээний зүв байсан бол 7 хоногийн дараа буух байж шүү дээ. Гэх жишээтэй. Тэгэхээр тун хөтрөх асуудал гэдэг нь ухаандаа бол өглөө даралтаа үзчихээд орой үзсэн чинь зэрэг буугаагүй хүн дахиад уучиж магадгүй. Энэ хүүхдэд одоо халуурахад болсон асуудал байдгийг. Хүүхд нь одоо шүн халуурлаа гэж бодъё тийм ээ. Тэгээ парацетмол өглөө гэж бодъё. Лагаарч байгаа тийм ээ. Яраа хөвгөд гэж бодъё. Ахаад сайн халуун боорохгүй зөөртэй байна. Ээж аваа ахаад нь өгчөж болох, ахаад нь лаа хийж болох юм. Өглөө эмчтэй очлоо гэж бодъё. Тэрнээс өмнө ингээд 3 удаа хэрэглэчлээ гэж бодъё. Яраа хөвгөдөд парацетмолын лаг ингээд 3 удаа хэрэглэчихэд эмчтэй очлоо бол хүүхд хэлэг хордцсон байдаг. Одоо манай эмийн хордлого тохиолдодгийн ухаандаа бол насан турш эмийн цочмог хордлого бол жаахан өөр сэтгэлдээ энэс болно. Гэхдээ би хэлчихье. Насан турш хүн бол жилд нэг 400 гаруй хүн эмийн цочмог хордлого болноос одоо цэргийн төвөмөлгийн хордлого судалгааны тасгадлыг хэвтээд байгаа юм. А хүүхд бол жилд нэг 130-аад хүүхэд эмийн цочмог хордлого болмоос бол эхлэлцсийн төвж хэвтээд байгаа юм. Тэгээд хордлого бол 1% насралтай байдаг. Тэгэхээр жилд 4 орчим хүн насан туршсан хүн одоо нэгээс илүү хүүхэд эндчээд байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ бодмор нэг юм байдгийг хүүхдийн ухаандаа больницад эмийн хордлого үүснэ гэж байхгүй шүү дээ. Эм чинь тий. Тэгээ гэрээрээ л ордчод байгаа. Хүүхдийн эмээр хордох ерөөсө ганцхан шалтгаан байдгийг. Тэр нь ерөөсөө эмийг буруу хадгалах. Уул нь эм болгоны заавар дээр бол хүүхд төрөхгүй газарт хадгалнаа гэж байгаа. А тэгэхгүй нэг хүүхд төрөхээр газар хадгалцдаг. Тэр дотор эрэгтэй хүүхд ордод шүү дээ. Нэг авдар савн дээр юм айраад авчдаг байхгүй юу? Тэгэхээр зэрэг одоо эмээ буруу хадгалсан бас хүүхдийн эмийн цочмог хордлого одоо тохиолддгоо гэсэн. Тэгээ энэ л аюултай байна. Тэгээ одоо их насны төвд жилдээ 130 орчим хүүхд гэхдээ тэгээ нэг 2-3 хүүхд нас орчод байна шүү дээ. Сүүлийн үед бас аюултай асуудал гараад ирлээ. Энэ одоо голдоо өсвөр насны хүүхдүүдийн донд хоорондоо нэг бас тийм групп нээгээд одоо донтуулах маягийн юм хэрэгэлдэг, масруулах маягийн юм хэрэгэлдэг юм нэлээд газар аваад одоо манайхан чинь үүнтэй аюулдуулаад зарим одоо донтуулах өнлөөтэй байж магадгүй юмудаа бол улсын бүртгэлээс хаслаа. А зарим нь бол тусгай хяналттай өгдөг боллоо. Одоо энэ асуудал бас жаа үргэлжлэл явах байх шүү. Энэ ч аюултай байна. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ сайн одоо анхаар шинжээхгүй бол бас янз бүрийн асуудал бас тохиолдох юм аа. За багшаа одоо бид нар чинь ингээд нөгөө ахуй нөхцөлд гэрээр ингээд нэг бас нэг яахаар чинь тусал шингэн тариа ингээд хийлэгдэгэ. За энэ бол уул нь одоо ингээд яг эмнэлгийн нөхцөлдөд бид нар хийх ёстой шүү дээ тийм ээ. Энэ тал дээр одоо багшаа. Энэ одоо манай улсаа дэлхийн нийтэд жоохон хоцрогдоод яваа тал энэ байгаа юм ба. Манайх чинь эмийн зөвхөн хэрэглээ гэдгийг 90-ад оноос л сая ярьж эхэллээ шүү дээ. Тэрнээс өмнө бол олон юм хэрэглүүл сайн одоо тариа хэрэглүүл сайн гэдээ ойлгоцсон гар дэргэд тэгээд одоо гэрээр тариа хийдэг болсон байна. Тэр гадаадын ямар ч оронд гэрээр ямар ч тариаг хэрэглэхгүй. Гав онцгой одоо чихрийн жижигтэй хүн инсулинэл өөрөө сургалт мөргөлтөнд сууж яаж хэрэглэхээ зааж хаад өөрөө хэрэглэдэг. Болохоос бусад тариа гадуур хэрэглэдэг. Тэр зэрэг ухаандаа бол тариаг эмийн сангаас хүнд өгдөггүй байх нь шүү дээ. Тэгэхээр манай бол тариаг аваад гэртээ өрөөж тарж яан хүнээс тариулж яан туслан шингэж хийчихэд энэ бол аюултай. Энд больницын нөхцөл хийх ёстой үзэл. Ухаандаа туслан шингээ тариулж болох юм л да тэгвэл өрхийн эмчдээр ашаад хяналтанд тарих ёстой. Тухайлбал манайд одоо пенцилиний харшилтай хүн их болчлоо. Тэгээд одоо ревматизм ч юм уу хэрлэг өвчин гэдэг тэгээд зарим өвчний улмаас одоо бензатамицилины голдуу сүрэлээ үед тарж байгаа штэ. Тэрийг
сорил тавьж тарих ёстой. Тэгэхгүй бол одоо анафилаксын шоконд ороод хүн 20 минутын дотор бурхан болж болзошгүй байгаа. Тэгэхээр зэрэг гэрээр тариа хийн гэдэг маань бол ганцхан мэддэж биш бусад ямар ч юм анафилакс оруулах болно шүү дээ. Тэгвэл маш богино хугацаанд одоо эмнэлгийн тусламж авах ямар ч нөхцөлгүйгээр ингээд байхгүй болчих байна. Тиймээс ер нь тарианаас татгалзах хэрэгтэй юм шүү. Тэр дотроо бол үндсэндээ витаминуудыг бол гадаад оронд тариагаар ерөөсө хэрэглэдэггүй шүү дээ. Одоо өвчтний түүх мөхөндөр бол байхгүй. Энийг ганцхан биологи бүтээгдэхүүн хэлбэр гаднаас нь уух хэлбэрээр л авдаг. Тэгэхээр манайх бол гэрээр тарьчаад байна. Бусад тариануудыг шус тарьчаад байна. Тэгэхээр зэрэг ер нь бол гэрээр тариа хийх нь бол угаасаа зөвшөөрөгдөг үйлдэлээ гэж ойлгох хэрэгтэй маа. Тийм байна. За одоо хоёулаа багшаа нөгөө уламжлалт им бас одоо ингээд бас л бид нэр сүүлийн үед бол уламжлалт ийм тангуудыг бол маш их хэрэгэлдэг болсон тийм ээ. Тэгэхээр энэ уламжлалт имийн хэрэглээ Европ имийн энэ хоёрыг хослуулан хэрэглээг ер нь яг яаж бид нэр анхаарч хэрэглэх ёстой юм бэ агшаа? Тийм. Уламжлалт им бол манай одоо олон зуун жил хэрэглэж ирсэн ийм л дээ тийм ээ. Маргааш одоо 1921 онд ардаа өвсгөл яад анхны имлэг одоо байгуулаад шашны гэдэг хүн ирж байгуулж өгсөн гэдэг шүү дээ тийм ээ. Одоогийн цэргийн төвийн суурь одоо 3 дахь имлэгийн суурь гэдэг болчихлоо доо. Яг энээс өмнө л дандаа уламжлалт им яриад болгож байсан. Тэгэхээр яг бас болж лээсэн гэсэн. Гэхдээ орчин үеийн юм шиг одоо тийм хурц цочмог үйлдэл байхгүй тийм ээ. Цэхээ амьдруулгын үйлдэл байхгүй ч байлаа гэсэн бас тустай хэрэглээ зайлшсан. Гэтэл 21 оноос эхлэнгүүт одоо орчин үеийн ороод ирлээ. Тэнгүүч энэ хоёрын хооронд шахан зөрчил үүсэж эхэлж байгаа юм. Тэгтээ бол эмийн хоорондоо зөрчилдөд байгаа юм биш нөгөө хийж байгаа хүмүүс нь үзэл бодлын зөрчилд орчихгүй юу? Одоо хуучных нь болохоор орчин одоо эмчнэрээ бол бороо зүрх эмчилж гэж шүүмжлэгчтэй. Орчин үеийн соломжтой хоосол тийм ээ одоо болохгүй мухарс усгаар хэрэглэж байгаа үзэгсээ ийм үзэл суртлын зөрчил байсан. Тэгтээ энэ хоёр бол хоорондоо яг үйлчлэлийн хувьд бол адилхан. Нэг л хүн хэрэглэж байгаа шүү дээ. Тэгэхээр орчин үеийн дийлэнх эмчинд бол одоо бас амьтан ургамлаас гаргаж авсан юм зөндөө байна шүү. Тэр нь бол тэр ургамал дотор байдаг гэсэн. Тэгээд тэр ургамал нь бол уламжлалт хэрэглэгдэжсэн байж таарна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр бол хамтралж болохгүй биш болно. Тэгтээ харин энэ орчин үеийн гаргаж авсан юм уламжлалт юм найрлаг байгаа бодис хоёр хоорондоо бол зохицоогүй юу гэдэг асуудал байна. Тэрийг мэдж байгаа бол авсруулан хэрэглэж болно. Түүнээс уламжлалт юм сайн, орчин үеийн юм сайн, эсвэл аль нэг нь муу гэсэн юм ойлголт байхгүй. Одоо бол яг энэ зөрчил ерөнхийд шахан шийдэгч боллоо. Одоо 90-ад оноос эхлээд манайх удаа уламжлалт ангаахын сургуультай боллоо. Хувийн одоо уламжлалттай ангаахын сургуулиуч гараад ирлээ. Тэгээд одоо орчин үед л нөгөө хуучин нэг дунд зууны үеишгээ сүсэг бишрлийн талаас нь дэмжлэгийн үйлдлийн талаас нь ярьдаг болсон учраас бол одоо хоорондоо бие биенээ үзэн ядхаа болоод уламжлалыг судлаад орчин үеийн одоо ийм юмтэй дүүцэх юм байна, ийм өвчнөрлж болох юм байна гэдгээ бол баримжаалдаг болсон учраас одоо бол гайг болцсон. За одоо бас дараагийн нэг асуух юу маань бол агшаа биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу биб гэж ярьдаг тийм ээ. За бибийн талаар та бас яриулагшаа. За биологийн идэвхт бүтээгдэхүүн одоо манайд бол 2002 оны үеэс бүртгэгдэж эхлээд ингээд шинэхэн л одоо манай эмнэлгийн ангаахын шиг одоо эрүүл мэндийн практик нэвтрээд 20 жил болж штэ. Тэгээ энэ данхнаа ойлгохгүй байсан юм. Ухаандаа бол энэ хоёр ч адилах юм уу ялгаатай юм гэдэг нь ойлгохгүй явж хаад манайхан ууган тэр биологийн бүтцүүдээ бол имээр бүртгээд татсан байсан шүү дээ. Тэгээд одоо сүүлдээ бол учир мэдж жагаад тусад нь ялгаж бүртгэдэг болоод тусад нь одоо бүртгэлийг хариуцдаг комисстэй болоод зөвлөлтэй болоод одоо явж байна л да. Тэгэхээр биологийн бүтээгдэхүүн гэдэг бол үндсэндээ ер нь агуулгаар авал хүний биед байдаг ямар нэгэн зүйл гаднаас та хоол хүнстэй авч явах ёстой зүйл буцаж өчж болно. Тэгвэл тэрийн одоо гаднаас нь биологийн бүтээгдэхүүнээр нэмж өгөхийг л хэлж байгаа юм. Тэр зэрэг одоо биологийн бүтээгдэхүүн гэдэг бол эмтэй төстэй юу бас төстэй. Тэгтээ бол эрүүл хүнд хэрэгж болдгоо. Яг тэр хүний бие дэм байх ёсгүй шүү дээ. Биологийн бүтээгдэхүүнд байх ёстой зүйл хүний биед байж болно. Тухайлбал амийн хвшилчмөг витамин тийм ээ. Тэгээд тэрэн дутгал биологийн бүтээгдэхүүнээр гаднаас өгч болно шүү дээ. Тэгэхээр зэрэг хүнд байх ёстой зүйл нь дутагдлахад гаднаас нь өгж байгаа энэ хэлбэрийг л биологийн бүтээгдэхүүн гэж нэрлэдэг байгаа. Зүгээр манайд бол эмтэйг холилдоор явцсан тал бий. Энийг уулна хоёр ангилдаг юм. Манайх 2008-10 оны үед тусад нь ялгаж зөвлөдөгч байсан.
эмтэй төстэй биологи бүтээгдэхүүн, хүнстэй төстэй биологи бүтээгдэхүүн гэдэг. Эмтэй төстэйг бол парамацевтикалс гэж нэрлэдэг байсан юм. Энд бол витаминууд орно шүү дээ. Эмтэй төстэй тунгийн ихтүүлчвэл эм болчихно. Ухаандаа витамин С үнэ бид нэг 150 мг сонирхох хэрэгтэй шүү дээ. Тэрийг одоо авч чадахгүй 100 аваад авал 50-ын гаднаас өгч болно. Тэгвэл энэ биологи бүтээгдэхүүн. 100-аас илүү өгөөж авчих юм бол эм болох жишээтэй. Тэр яг гадаадын замын туршлага их төвхтэй л дөө. Америк хэднээс ч бол 1000 мг-тай витамин С-г биологи бүтээгдэхүүн тэргээд үйлдвэрлэсэн л байгаа шүү дээ. Тэгэхээр Америкийн талд бол эмийн дээр их анхаардаг болохоос биологи бүтээгдэхүүндээ их сайн анхаардаг юм. Саяхан нэг ийм явдал болсон шүү. Витамин С-г хөөхд хөдөөний дахин болгосон юм байна. Тэгэхээр витамин С гэдэг маань бол аскорбины хүчлээр нэг төрлийн хүчил байгаа үстэй. Ухаандаа бор хоолнд ороод хөөхдөд ходоод нөхцөл ногт үүсээгүй гэдэг. Хондоо хотод нөхцөлчөнд мах зах уургийг задлах хэрэгтэй шүү дээ. Бор хоолнд ороогүй гэдэг чинь тэр нь байхгүй зүгээр сүүнд байна. Сүүнд бол амийн хүчлүүд нь л байж байгаа шүү дээ. Одоо мах бол протеин ягууд нь тэрийг бол юуна хотоодны хүчил нуусгаа задлаа сүүлд нь амийн хүчил болгож ийж би чин гэдэг. Тэгэхээр хүн хохны сүүнд нь амийн хүчилбэрээ гадаас мах хэрэггүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр хотоод хүчил байхгүй. Энэ үед нь хотоод руу гадаас хүчил хийгээд өгч байгаа байхгүй. Тэгээ хотоод нь шалгаллаа нэг хүүхдээ хотоод цоор шалгалгаа нь орлоо шүү дээ. За хүнстэй төстэй гэдэг бол манайхан nutritional гэдэг юм да. Оросууд бишөөд баапкал гэдэг байгаа тийм ээ. Энэ бол төстэй эм болдог зүйл биш зүгээр л одоо уураг нуурсус агуулсан тийм зүйлүүд хэлж байгаа. Энэ бол үндсэндээ бол эмээс хамааралгүй юм одоо ууж ирэлж яхад болно гэсэн. Гэхдээ манайд нэг зохицуулгүй 2010 онд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай хууль гэж гарсан. Тэгээ энэ хуулинд юу гэж заасан бэ гэхээр альва борлуулалт гэдэг эмч орж байгаа, биологи бүтээгдэхүүн шарж байгаа, машин шарж байгаа, ахуй хэрэглээний зүйлч орж байгаа шүү. Шаталсан аргаар пирамид гэсэн. Халтан дотор пирамид бичсэн байгаа. Ийм аргаар борлуулахыг хориглоно гэдэг. Тэгэхээр одоо манайхны сүлжээгээ дараад байгаа юм чи хуулийн эсрэг болсон байна шүү дээ. Хуулиа зөрчөөд яваад байгаа юм. Тэгэхээр ухаандаа бол хятадаас орж байгаа зарим биологи бүтээгдэхүүнүүд байдаг да. Хятаддаа болохоор зэрэг тэрэн зүгээр нийтийн одоо түгээлт систем биш гэдэг юм да. Юу тараадаг. Хондоо бол биологи бүтээгдэхүүн борлуулах цэгээсэ гэсэн. Тэгж гишүүнчлэлтэйг шаталсан борлуулахыг хориглосон байдаг. Манайд ороод ирэхээр шаталснараа орж ирээд нөгөө ч машин хажууд онгоцож яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол үндсэндээ бол манайд хууль зөрчөөд яваад байна гэсэн. Энийг бол хууль талаас нь хяндаг эзэн байхгүй болсон. Хондоо бол биологи бүтээгдэхүүн шуулна эрүүл мэндийн яам тариата бүрдгхийн л одоо эрүүл мэндийн яам одоо харьяа биологи бүтээгдэхүүний газар бүртгэд байдаг. Тэгээ хянах гэхээр зэрэг энийг одоо уул нь бол мэрэгжлийн хяналт хянаар байгаа биз. Тэгээ мэрэгжлийн хяналт чинь нэг одоо эмийн байцаагч нар чинь яамны харьяа биш болоод мэрэгжлийн хяналтын газар болоод энэ шадарчлалын шууд харьяа болчлоо шүү дээ. Энэ үед наад асуудал чинь тавигдаад биологийн бүтээгдэхүүнийг хэн хянах вэ гэсэн чинь нөгөө шадар сайдын мэрэгжлийн хяналтын газар чинь манай ажил үүргийн юунд зааварт үүрэг тийм ээ биологийн бүтээгдэхүүнийг одоо хянана гэсэн залт байхгүй юм байна. Тэгэхээр манай хянах хууль эрх юугүй юм байна. Үндэслэгүй юм байна гэсэн шүү дээ. Энэ ямар өчтэй юм бэ гэхээр зэрэг хондоо бол энэ юу юм байна. Тэр мэрэгжлийн хяналтын байгууллага тэр үедээ юу яаж хянах уу гэдгээ өөрснөө зохиочоо тийм ээ хянч чадааргүй одоо биологи бүтээгдэхүүнээрээ бол оруулаагүй юм байна. Тэгэхээр эмийн байцаагч нар нь бол мэрэгжлийн хяналтын чинь эрүүл мэндийн яам тэнийг хянах үндсэндээ эрх зүйн ус байхгүй. Мэрэгжлийн зөвлөгөө өгөх ёстой болохоос эрүүл мэндийн яамны нэг ажилтаа очиод энэ чинь буруу байна бүртлээ юм гээд хураагаад авах хэрэг байхгүй шүү дээ. Эрх зүйн. Тэгэхээр одоо хяналт болсон яг одоо тэр чигээрээ л явж байгаа. Вакцин руу орно гэж тийм ээ. За вакцины талаар нэгдүгээр, хоёрдугаарт энэ ковидын вакцины тухай бас ингээд янз бүрийн ярианууд байдаг. За гуравдугаарт энэ сүүлийн үед бас одоо зүв буруу гэж яриад байгаа энэ умаа хүзүүний вакцины талаар агшаа. Энэ дээр таны за ер нь вакцин гэдэг бол одоо хүнийг өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлж байгаа ийм арга юм. Тэгэхээр энэ бол хамгийн сонгодог арга гэсэн үг. Одоо манай улсын хамгаалах ухаанч гэсэн урьдчилан сэргийлэх хамгаалах ухааныг
төлхөө хөгжүүлье гэдэг одоо ийм бодлогоо заагаад ингээд иргэндээ бодлогоо заагаад яваад байгаа шүү дээ. Тэгэхээр вакцин гарахаас өмнө бол энэ халдварт өвчнөөр өвчжсэн хүмүүс эмчлэх хэм бол угаасаа байгаагүй, уламжлалын дотор байхгүйсэн шүү дээ. Европч байхгүйсэн. Тийм ч гэсэн жаахан хүндэрсэн нь бол үндсэн даймнаас алдаж төгсөжсэн юм байна. Хондоо бол цэцэг өвчнөөр хичнээн олон хүн өгсөн гэж манайч өгсөн бүр 20 дугаар зууны ихэнх хүртэл одоо тийм цэцэг өвчтэй хүмүүсэндээ байлаа шүү дээ. Цогтойч хүртэл цэцэг өвчтэй байсан нүүрэн цоохол энэ гэж яриад байгаа биз дээ. Монгол таанаг бас тэр ярьдаг лээ. Тэгэхээр зэрэг одоо хамгийн анх одоо цэцэг өвчний вакциныг одоо Jenner гэдэг хүн гаргаж авлаа тийм ээ. Тэгээд цэцэг өвч одоо цагаан цэцэг өвч одоо дэлгэхэд устдсан байна шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо хүнийг одоо устгаад нэг аюултай өвчнөөс салцсан байгаа биз. Тэгэхээр ийм одоо жишээ бол зөндөө байна. Тэгээд вакцинаар урьдчилан сэргийлнэ гэдэг нь эмчтгэс өмнө гэж хэлсэн. Тэгэхээр манайх товлолт вакцин гэж бий. Зарим одоо ноцтой өвчнүүдийг бол товлолт вакцинаар бол одоо эмчилж байгаа үүний үр дүнд яасан бэ гэхээр зэрэг хондоо манай татран өвчин бол бараг байхгүй болсон. Сахуу өвчин бол бараг байхгүй болсон. Сахуу татрын вакцин гэж байдаг шүү дээ тийм ээ. Кор бол гайг болцсон байсан тийм ээ. Гэтэл корын вакцин бол товлолт вакцинд орж ялаа 3 удаа тарьдаг тийм ээ. Тэгсэн чинь нэг юм боллоо. 2011-2 оны үедээ одоо би анагаах багшилж ирсэн үе нэг ангийн 10-аад хүүхдүүд гэж нэг гүрв талан байхгүй. Яасан кортцсон. Тэгсэн чинь зэрэг шинжлэх ухааны техникийн экстра шүтээс байна шүү дээ. Оюутнууд нь кортоод оюутныхаа байрыг хүртэл одоо эмнэлэг маягийн болгож ингэж засч хэвдүүлнэ шүү дээ. Эмнэлэгт багтахгүй. Энэ яасан бэ гэсэн чинь тэр 10-аад оны оюутан гэдэг маань л 90-ад оны хүүхдүүд юм байна. Тэгээ 90-ад онд ч манайх зах зээл дарангуудаа юу тэр вакцин им худалдаж авах байтгаа ерөөсө хоол уус худалдаж авах мөнгө ч байхгүй тэр гэж байхгүй болсон байсан шүү дээ. Ингээд тэр товлд наадчихгүй юу. Тэгэнгүүт чинь дараа нэг улаан басны юу корын дэгдэл гараад ирэнгүүт чинь бүгдээр өртөж байгаа. Тэгэхээр одоо вакцин хийхгүй байх ийм талтай болж байгаа. Хэрвээ тэр вакцин хийгээд байсан бол тэр олон оюутнууд л тэгж яахгүй шүү дээ, өвдөхгүй шүү дээ. Тэгэхээр тэр вакциныг хийхээс л арга байхгүй гэсэн. За ковидын вакцины хувьд бол жаахан өвөрмөц юм аа. Энд чинь урд нь одоо мэлэгдэхгүй байсан өвчин. Мэлэгдэхгүй байсан учраас яаж сэргийлэх вэ? Ямар эмээр эмч төгөд эмч байхгүй байлаа. Асклоор хэрэгжсэн шүү дээ. Хас сүлд нэрэм дэсвэр энэ төр гарлаа. Тэгээд одоо яаж сэргийлэх вэ гэхээр вакцины авах хэрэгтэй гэдэл дэлхийн одоо эрдэмтэд чинь орондоо одоо урдуулаад вакцин хийлээ. Америк хийлээ, тийм ээ, Данч хийлээ, Хятад хийлээ. Олон янзын вакцин орж ирлээ. Манайх бол хятадын вакциныг нэлээд олон хүн хэрэглэсэн. Энэ бол сулруулсан вакцин. Ахад л эрдэмтдийн вакцин гэж гарч ирлээ. Pfizer-ийн вакцин гэж гарч ирлээ тэрсэн. За Оросоос бид нар Спутникийг авч хэрэглэсэн, тийм ээ. Гэтэл одоо эн чинь дөнгөж одоо өвчин нь гараад тийм ээ одоо 2 жилийн дотор л энийг шийдэхээр чинь жаахан хэцүү үстэй. Тэгэхээр нэг олон хүн туршиж чадахгүй, үр дүн сайн гэдэг нь сайн мэддэхгүй тэгэл аргагүй их л яг одоо вакцинжуулсан зүйтэй гэдэг утгаараа ингэж авч хэрэглээ л дээ. Тийм ч бас л энэ вакцин бол тийм төгс байсан биш юм шиг байгаа. За сонгосон одоо олон жил хэрэглэхдээ сурсан юм вакцинуудаа л одоо хэрэглэх хэрэгтэй байдаг юм шиг байна. Тийм учраас манайх бол ковидын вакциныг нэмж бүртгэх одоо болцсон. Одоо хуучнуудаа бүртгэхээс хассан. Тухайдаа бол бас асуудал нь шийдэгдэг гэсэн үг шүү дээ. Тэгээ шинэ гарч байгаа юм тийм аюултай байд юм байна. Зүгээр папиллома вирусын хувьд бол энэ ерөөсө дэлхийн нийтээр анх гарч байгаа асуудал л да. Тэгээд энэ бол манайх одоо Америкийн нэг үйлдвэрээс авч хэрэгжилж байгаа. Манайх 2015 онд бас авч хэрэгэлсэн. Тэгээд одоо тэрний хойш ахиж хэрэглэегүй гэж одоо л ингэж бодлогын шинж чанартаар хэрэгжилж байгаа юм. Энэ вакцин бол харин үр дүнээ нэлээд найдвартай тогтоогдсон гэж хэлж болно. Хондоо дэлхийн одоо 197 орноос ч 140 орнд наадах чинь хэрэглэгдэж байгаа юм вакцин шүү дээ. Тий. Тэгээд ухаандаа бол умаа хүзүүний хорт тавдар гэдэг маань бол ухаандаа вирусын халдвар авснаас хойш нэг тийм 15-20 жилийн дараа хавдар болдог. Ухаандаа бол 20 настай хүмүүнийг авлаа гэхэд 30-40 настай маа хүзүүний юу хавдар болчиход байдаг байхгүй юу. Тэгээд энийг одоо сэргийлэх хэрэгтэй гэдэг. Тэгээ бид нар 15 онд вакцин хийсэн хүмүүсээ бол дахин 3 жилийн дараа 5 жилийн дараа эргэж бүгдээр ингэ бүртэж аврах үр дүнтэй байна гэдгийг үзсэн шүү дээ. Үр дүн бол өсөө 100% үр дүнтэй байсан. Өөрөөр тэн дотроос бол хүндэрсэн мэдэрсэн тийм оруулагч ч юм уу одоо хавдраад төшөлдсөн байхгүй. Тэгэхэд одоо бол ингэхээс аргагүй болоод байгаа юм. Гэхдээ энэ их аюултай өвчин.
Яагаад гэвэл тийм вирусын халдвар авлаа гэдгийг өөрөө ч мэдэхгүй. Зөвхөн эрдэн шилжлэгийг ерөөсөө гарахгүй. Зөвхөн нөгөө нэг эмгтэй хүн бол маа үзүүнээс нь савж ижил гарах нь шүү дээ. Тэгтээ ганц эмгтэй хүн тусдсан биш. Наад чинь ганц маа үзүүний хавдар үүсгдэг юм биш. Зүгээр бэлэг эрхтний толгойн эмгтэй хүнд бэлэг эрхтний уруулны. Тэгээд наад чинь бол амны састаа дамждаг. Хондоо бол амны хөндийн салстын өрөвсөл үү гэх мэт юм үсгдэг байхгүй. Тэгэхээр эрэгтэй хүн тэгшлэрээд байдаг. Эмэгтэй хүн л тэгшлэрээд байдаг. Тэгэхээр зэрэг одоо эрэгтэй хүүхдтэй бид хамт хийж байгаа. Одоо бол яг нэг нас сааж юм тийм ээ. Ер нь бол тэгээд 9 наснаас эхлээд ээж бол үрлүүдээ гэсэн дэлхийн нийтийн судалгаа байдгийг. Манай бол 11 настай хүүхдтэй байгаа лөө. Эрэгтэй эмэгтэй хүүхдтэй байгаа. Ер нь бүх настай хийх хэрэгтэй. Ерөөсөө л тэгээд энэ хийлгээгүй хүн байвал хэлэгчхэл зүстэй гэсэн. Энэ л бол одоо үр дүн тодорхой болсон. Тийм асуудлагдсан найдвартай вакцин тэгээд үйлдвэрлэгч нь тодорхой юм. Тиймээс энийг авч хэрэглэсэн зүйтэй байна. Одоо эмийн чанар, за эмийн аюулгүй байдлын тухай ярилцъя гэж. Тийм. Одоо манай улсын эмийн бодлогод ч би эмийн хуулинд ч би манай улс бол ард иргэдээ чанар сайтай, хорон юул багтай, сөрөг гажинлаа багтай гэсэн шүү дээ. Эмээр хангая гэсэн юм бодлоготой явж идэг. Одоо аюулгүй байдлыг үзүүлэлт бол эмийг бүтээхтэй бол тодорхойлогдчихдэг. Аливаа эмийг одоо шинээр хийлээ гэж бодъё. Тэгвэл ухаанаар даралт бууруулах нэг юм байна гэж бодъё. Тэгээ шинэ гаргаж ивсэн эмээ бол хуучин хэрэглэж заншсан эмтэй харьцуулж үздэг. Одоо атналолтой ч юм уу тийм ээ. Тэгээд ингээ харьцуулж үзээд энэ хоёр одоо хийх гэж байгаа юм чинь хууч эмээс үр дүн сайн байвал. Хоёрдугаар бол гажлаа нөгөөдгөөс бага байвал. За гуравдугаар одоо хэрэглэхэд тохиромжтой одоо түрүү чивнэрдэрт 3 удаа бол энэ нэг удаа уурчдаг ч юм уу юм тохиромжтой болчих юм бол одоо бүртгэж авдаг, ийм болоодог. Одоо манайч гэсэн одоо тиймийг үндэс болгож ил одоо эмийн бодлогодоо тусгаад ажиллаж байна л да. Тэгэхдээ аюулгүй байдлын асуудал бол одоо нэгэнт ороод ирсэн эмээс гадна бас өөр байгаа. Өөрөөр гаж сөргөнлөө байна уу гэдэг нь шүү дээ. Тэгэхээр зэрэг эмийн гаж сөргөнлөө аюулгүй чанар нь бол практикт хэрэглээд нэлээд удасны дараа тодорхой болдог. Тэгэхээр зэрэг одоо дөнгөж одоо клиник судалгаа хийгээд ирлээ гэж бодоод клиник судалгаач өвчнөөс хамаарат 2-3 жил хийсэн байж болно л доо. Тэгээд одоо ороод ирлээ гэж бодъё. Тэрний дараа бол зах зээлийн дараах судалгааныгээд аюулгүй байдлын дараах одоо бүртгэдэг л дээ. Одоо больны зуудууд бол нэг шар хуудасны хайрцаг гэдэг юм байгаа. Тэгээ эмчнэр бол гажинлогоо өглөө тэр хуудас руу хийж явах хэрэгтэй байдаг. Тэгвэл гадуур байгаа ард иргэдийн хувьд бол тийм мэдээлэл байхгүй учраас энийг одоо нэгдүгээрт бол эм авахтаа эмийн сангийнхаа төрж орох учраас энэ одоо гаж сөргөнлөө байдсан болоо ямар хуу гажинлээ илдэж болдгийг гэж уул нь асуух зүйтэй. Зүгээр юуны жор өргөч нар үүрэг дотор л байгаа л да. Энэ эмийг өгтөө бол гаж сөргөнлөөгийн сан тайлбарж өгч байгаарай гэж байдаг. Тэгээд тэгж өгдөг чимийн сан байна, өгдөггүй чимийн сан байна. Тийм ч ард иргэд бол одоо бас сайн тайлбар авахгүй үлдчих гээд байна да. За тэгвэл яах вэ гэвэл эмийн заавар юм биш. Эмийн заавар дотор гажинлөө гэсэн хэсэг байгаа. За тэн дээр л юу гэж утсан бай гэдгээ сайн уншаад ойлгохгүй юм байвал тоос эмнэлгийн мэргэжлийн хүнээсээ ч юм уу өрхийн хэмшээс ч юм уу сайн лагуулаад ингэж яагаад өчрийг мэдээд тав. Гажинлөө гэсэн эмийн зааврын гажинлөө гэсэн хэсэгтээ их юм бичигдсэн байвал сайн уу бага юм бичигдсэн байна уу гэж нэг асуудал байдаг шүү дээ. Чи юу гэж бодож байна юм бэ? Их бичсэн байвал сайн уу бага бичсэн байвал сайн. Одоо чи их бичсэн байвал одоо сайн шүү дээ тийм. Тэгээ тэнд их юм бичсэн байвал сайн байдаг. Ухаандаа бол зарим эмийн заавар дээр холдооны уламжлалтын заавар дээр гаж сөргөнлөө нь тогтоодаггүй судалгадаггүй гэж бичсэн байгаа. Дөнгөж гарч байгаа юм чинь нөгөө гаж сөргөнлөө бүртгэдэг байхгүй юу? Тийм учраас тэгж бичээд байгаа. Зүгээр их юм байна гэдэг нь бол зах зээлд гараад удацсан нөгөө сөргөнлөөний тэндээс төрөл бүрийн орноос нийлүүлэгдээд нөгөө үйлдвэрлэгч нь тэндээ ингээд нэмээд бичсэн байгаа. Том компаниуд бол байна шүү дээ. Заримдаа эмийн жилд нэг удаа нэг тийм Ирээхтэй тэгээд идэв. Тэгээд бичиг ирүүлээ л дээ. Манай эмийн гажинлын дээр ийм юм шимж нэмж одоо илэрлээ. Энийг одоо танах эмийнхээ заавар тусгаарай гэд. Тэгээд тэрнээс хойш үйлдвэрлэсэн эмэндээ бол тэд нэмээд бичсэн байгаа нь шүү дээ. Тэрийг манайхан орчуулад ингээд заавар тусгаад ингээд явж байгаа л да. Тэгээд гажинлын дээр их юм бичсэн байвал сайн, их юм байна гэдэг маань бол олон жил хэрэглэгдсэн байна. Энэ хооронд үндсэндээ бол аюултай ноцтой гажинлаатай байсан бол угаасаа эргээд татгачдаг. Тэгээгүй байна гэхээр зэрэг одоо сайн л гэж ойлгож болох юм. Нэгдүгээр дараа нь л нэг баримж явах юм бол ийм
ер нь гадаадаас авч байгаа юм бол олон хэл дээр бичигдсэн байвал сайн байдаг шүү дээ. Дэлхийн зоглох зөндөө олон хэл дээр. Энэ юу гэсэн үг вэ гэвэл зөндөө олон одоо англи хэлтэй, орос хэлтэй, испани хэлтэй, хат хэлтэй хүмүүс энийг одоо хэрэглэдэг байна. Тийм учраас үйлдвэр илүү задал гарахгүй шүү дээ. Одоо монгол хэл дээр бичихгүй л байгаа биз тэгэхээр монгол бүртгэгтэй юм дээр монголоор бичиж яах вэ тийм ээ. Тийм учраас тийм олон хэл дээр бичигдсэн байвал сайн гэж үз. За өөр нэг юм би. Тэгээд нэг имийн категори гэж нэг юм байдаг юм да. Энэ дотор ялангуяа жирэмсний категори гэдэг юм нэлээд асуудал байгаа. Тэгэхээр зэрэг одоо дээр үед бол нөгөө жирэмсэн их хэрэглэхэд хүүхдэд нь яаж нөлөөлөх вэ нь огт мэдэгдэхгүй байсараа 20-р зууны дунд үе хүрсэн. Тэрнээс хойш мэддэг болоод одоо имийг хийхээс туршиж явахдаа бол хээлтэй амтнд туршдаг болсон. За нэг хамгаа ухааны төвхөнд имээс хамаарч тохиолдсон нэг имэглэл явдлын тухай би нэг тусаадах юм. 1957-8 оны үед бол баруун Германы нэг имийн үйлдвэр толид амид гэдэг имийг үйлдвэрлэжээ. Тэр бол одоогийн бид нарын хэрэглэдэгтэй бол дүүцүүлэх юм болгож яхан тайвшруулдаг, базарнаа шүүшиж болдог, мэдрэлийн ядаргаанд дуусчих болдог. Заавас өвдөлт заримтлаж анх намлаачдаг юм байна. Тэгээд тухайн үедээ бол одоо ийм сайн юм гарлаа гэж ингэж зал тараагдаад тэгээд одоо тэргийн одоо 5 тийм бүх орол авч хэрэгэлсэн байна да. Азар яг социалист дарга хэрэглэегүй. Тэгээ яасан гэсэн чинь нэг 2-3 жилийн дараа болсон чинь нөгөө 4 мөч байхгүй. Эсвэл 2 мөч байхгүй. Ийм хүүхдүүд төрөөд байдаг. Тэгээ албан ёсоор бүртгэсэн дэлхийд 10,000-аад ийм хүүхд бүртгэсэн байгаа шүү дээ. Тэгээ сүүлд нь юунаас болоод үзсэн чинь нөгөө толид амид гэдэг юм чинь бол хүний одоо энэ гар хөлийг хариуцсан юм гэж байна шүү дээ. Тэр нэг дотор байх саадчт юм байна. Тэгээ тэр нөгчгүй. Тэгээд одоо тэр покомелик гэдэг 70% гэсэн үг тийм гар хөлний хооронд юм та. Тэгтээ нэг босод ихт нэрвэл тэгээд тийм төрсөн хөгжил бол 60 70 талдгаслаа шүү дээ. Тэгээд энэ үед бол юу байсан гэхээр нөгөө хэл темпэнд туршдаггүй байсан юм байна. Тэгээд одоо мэдэж аваад ингээд тэрнээс хойш имийг хийхээс өмнө хэлтэй хархан дээр, хулган дээр, туулайлын сарвшин дээр туршаад тэгээд одоо жирэмсний категорийн англи төгссөн бичдэг болсон. Тэгээд жирэмсний категори гэж үсгээр A B C D X N R гэсэн 6 үсэг байгаа. A гэдэг манай А шүү дээ тийм ээ. Жирэмсний категори гэж А үсэг байвал энэ нь жирэмсэн үед хэрэглэхэд аюулгүй гэдэг нь тодорхойлогдсон байсан гэдэг. А-гийн дараа B гэх юм бол одоо амьтанд хэрэглэхэд хэлтэй амьтанд хэрэглэхэд өөрчлөлтөн сөргөнлөө үзүүлээгүй хүнд судлагдаагүй гэсэн. Судлагдаагүй гэж бас яаж магадгүй шүү дээ. Тийм учраас энэ жирэмсний категори гэдгийг нь бол хараад байх гэдэг юм дээ тийм ээ. Тэгээд энэ одоо ээтэй байх юм бол одоо жирэмсний хэрэглэх гайгүй гэж бодох жишээтэй. Тэгэхээр яг нь ер нь үсгийн давчрын алдсан мах юм жирэмсний категори гэдэг ямар нэг юм тавьж гэдгийг харуул энэ юм хийхтэй бол сайн судалгдсан байна гэсэн ойлголтоор энэ л аюулгүй байдлыг одоо мэдэх нэг үзүүлэлт. За дээрээс нь ингэж болно ард иргэд. Манайх бол нөгөө имээ цувралаар нь цувралаас дээж авч мэрэгжлийн хяналтаар шалгуулдаг шүү дээ. За тэгэхээр зэрэг имийн санд чинь тэрний авсан имний чинь тийм хуулбар байгаа. Тэр нь л одоо гаднаас оруулж ирдэг им хангам дээр нь их нь байгаа. Бус байгууллагад тэднээс им авч байгаа улсууд тэрийг авсан байх ёстой. Тэгэхээр тэрийг бас асууж авч явах хэрэгтэй. Тэгэх юм бол энэ цуврал одоо занын шаардлага асан байна гэдэг нь одоо манай лаборатори баталгаажсан гэсэн утгатай болгоё. Гож одоо асуух юу бол антибиотикийн чанар аюулгүй байдлыг бол яхаар бас тодтогч асууя гэж тийм ээ. За антибиотикийн одоо би аюулгүй байдал талаас нь сөргөнлөө талаас нь жаахан тайлбарлая гэж бодож байна. За антибиотик бол одоо хүн төрөлхтөнд бактерийн гаралтай өвчнөөс нь аврах гол хэрэгцүүл мөн. Гэтэл антибиотик маань яг тэр бактерийг хуулдаг тугаараа хүний биед одоо сөргөнлөө үзүүлэх явдал байна. Жишээлбэл одоо стрептомицин гэдэг юм одоо 60-аад онд манайд хэрэглэгдэж байлаа. Пенициллин 2 хоёулаа антибиотик байсан да. Уушгины хадгалгаатай, бөөрийн пиланпериттэй, за бусад талбартай их үед энэ хоёрыг хавсраал тавьдаг байлаа. Гэтэл эмчин дөнгөж гарахтаа гажинлан сан тодорхойгүй байдаг байхгүй юу? Гэтэл нэг 5-10 жил хэрэглээд ирсэн чинь стрептомицин бол дүлий болгодог юм байжээ. Тэр сонсголын мэдрэлийг гэмтээдэг юм байжээ. Тэр ногц хэрэгдэг юм байжээ гэдгийг мэдээд одоо бол энэ талаас нь анхаараа зөвхөн сүрээд хэрэглэдэг болсон. Гэт энэ бүлийг одоо өргөн хэрэглэж байгаа гентамицин байна. Гентамицин дэм нөлөө байгаа гэхдээ сул манайхан насан туршид бол 80 мг-аар 8 цагаар тарьдаг. За ингэж тарихад бол одоо бид нар түрүүн би
бактери эсрэг имийг нэг 12 орнд хэрэглэнэ гэсэн шүү дээ. Хамгийн багадаа. Пелринплит байлаа гэж бодоход нэг 12 орнд хэрэглэнэ. Тэрнээс илүү хэрэглэж болохгүй. Ерөнхийдөө бол дийлэнхтэй 8 хоног орчим хэрэглээд эхлэнгүүт одоо чих төмөр ялангуяа өндөр насны чих төмөр шуух шинж тэмдэг гарч болдог. За энийг харин одоо өвчтөнд анхаарал шилхэн зүйтэй юм өвчтөлгөөс мэдгүй шүү дээ. Тийм байвал тэр. Тэгвэл яг одоо сонсголт нь нөлөөлж болцсохгүй гэх юм шүү дээ. Ялангуяа өндөр насны мэдрэг байдаг. Тэгээд цаашдаа төлөвлөгч юм бол энэ бүлгийн аминоглюкозидын бүлгэлдэг шүү дээ. Энэ бүлгиймээс болж төлөв үлсэн ерөөс сэрэгдгүй. Тэгээд төшгтэй үлдчихнэ гэсэн. Хоёрдугаар. Жинсэн үндийг хэрэглэж болдгоо. Яг тэгвэл одоо их дотор байхад нь бол нөр сонсголын мэдрэл хөгжиж чадж байгаа шүү дээ. Тэр нь гэмлэшгүй төрөлхийн төлөв өгдөж. Төрөлхийн төлөв өгдөгчөөр хэл ордгүй. Сонсгол жижиг хүн хэл орд юм байна шүү дээ. Тийм ч бас төрөлхийн төлөв өгдөгч төрөлхийн хэлгүй болчихсон гэсэн. Нэг хоёрдугаар нь бол хүүхдийг хил дорхоос өмнө тамцсантай дажиж болохгүй. Өндөр ядаж л нас 12 нас орчуул тарж юмаар. Яг гэвэл чих толгойд өнгөнө шуугаад байна гэдгээ аав ээжтэй хэлдэг болсноос хойш тэхгүй бол яаж байгааг мэддэггүй гэсэн. Гэтэл ортой юмуд байна. Жишээ нь манайхан эрипамцсан гэж мэдэх байх. Энийг жирэмсэн үед дарах юм бол орган их дотор өгчдөг, илгнээс шууд өгчүүлдэг. Азгүй насанд төрсөн одоо манайх одоо 1-р сүрээд 2-р сервис хүн талбарт хэрэгж байна л да. Илгэний үйл ажиллагааг нь хянж явахгүй бол илгэний скемтдэг. Тэгэмжээс нэг асаа талаад илгэний үйл ажиллагааг нь хянаа тэгээд тунгаа зохицуулаад нэг бол хасаа тунгийн мосгаад юм ингээд зохицуулж. Тэгэхээр зэрэг эмүүд дотор одоо яг гэмчилгээнийхээ тунгаар хэрэглэхэд ийм сөргөнлөө үзүүлж яадаг юмуд бас байдаг байх нэ. Тэгэхээр тэрийн талаар ажиглаж одоо сэргийлч гэдэг юм уу эмчээсээ зөвлөгөө авч ингэж байж хэрэглэж явах хэрэгтэй. Аюулгүй байдлын талаас авал юм байна. Дээрээс нь л одоо чанарын хувьд гэх юм бол манайх бол чанарын хяналтын лабораторитой л да тэрүүгээрээ яадаг хяндаг. Ингэдгээ имийг бүртгэхдээ бол гадаадын одоо үйлдвэрлэгч байгууллагын өөрийн лаборатори гэж бай. Тэрний бичгийг авдаг. Тэр улсад чинь чанарын хяндаг бас мэрэгжлийн бас газар байгаа. Тэрний бичгийг бас авдаг. Тэгээд манайх дээрээс шинжилээд ийм 3 юутагаар бүртгээд идэг байхгүй юу? Яг энэ жамаараа яваад ирэх юм бол ер нь бол гайгүй. Гэтэл бол сүлээд ганц ганцаар орж ирдэг явдал бай тийм ээ. Тийм асуудал бас байхгүй байна. Тэр бол 84 гэсэн. За тэгвэл чанар дотор асуудал бий. Өөрөөр хэлбэл чанарын хяналтын лабораториор л одоо чанарын тэнцвэр хангана гэдээ гарсан гэж бодъё. Манайх одоо мэрэгжлийн хяналтын газар бол лаборатори байгаа л да, бактериологийн лаборатори уул байдаг. Тэгэхдээ одоо энэ болгоно ухаандаа бактери антибиотик үзэх хэрэгтэй шүү дээ. Бактери өгүүлж яах нүггүй юу гэдгийг. Ингэж чадаж яах нүггүй юу гэдэг нь бол тодорхойгүй байгаа юм. Ухаандаа тэгж чадаж байгаа гэсэнд юугаар тодорхойлдог юм бэ гэхээр зэрэг одоо бактери эсэргүүтийн одоо шингэрүүлэх аргаар тодорхойлно гэж байдгийг. Ухаандаа нэг дахин шингэрүүлээд 2 дахин 3 дахин дээр нэлж өгнө энэ төргээд. Тэр нь дийлэх антибиотик бол 4 дахин шингэрүүлчих одоо бактери хурж явах хэрэгтэй байдаг. Хэрвээ энүүгээр үзэхгүй зүгээр нэг дисциплиз агаар үзчих юм бол явандаг хэмжээгээр бактери хурж яана гэж өхүүлж яана гэж гарчихна. Гэтэл ухаандаа ариун хүрээ наад чинь 16 мм хурж ижил шанстай байх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл зүгээр бактери хурж байгаа нь мэдэгддэг. Яг ямар тунгаараа хурж байгааг нь мэддэхгүй ороод ирэх юм бол одоогийн хэрэглэж байгаа тунгаараа бол бактери хурж чадахгүй тунгийн өндөрсөж өхүүлэх ийм юм чинь мэрэгжлийн алдар бол үндсэндээ бол бактериэс үүдэлтэйгээ тасчулна. Эсвэл бактериологи шинжилгээ хийлгүүгээр дамнаас нь өөрчлөгчүүлсэн 95%-аас хүчээвэл гээд байгаа шүү дээ. 95 хүрлээ гэж бодъё. Гэтэл тэр бодис чинь нөгөө цаада үйлдвэрлэгчийнхээ одоо бодисоо цэвэржүүлэх технологиос паракопигоос хамаарат ялгаатай байдаг. Тэгэхээр зэрэг одоо үндсэндээ бол яагаад одоо Японы өмнөд Солонгосын, Тайваны, тэгээ Европын, Английн, Швейцарын, Америкийн сайн байна гэж энэ л бол эмээ бодисоо цэвэршүүлээд им хийх. За им хийхдээ бол одоо манайхан шиг бас нэг тэр бол ялгаа шахмал юм гэхэд л туслахай зүйслэж бодисоор хойлол хийчихэд байха болцсон шүү дээ. Одоо матрикс шахмал гэж гарцсан тийм ээ. Одоо удаан задардаг шахмал гэж гарцсан юм технологитой болсон байна. Гэхдээ энэ шаардлага авахгүй болох юм. За дээрээс нь бол одоо тэр цэвэршүүлэлт нь сайн биш байвал байгаа бичсэн 95 хүрдээ хөрлөөч гэсэн яг бие дороод уусаад задраад эсээ анаар нэвтрээд нөгөө бактери байгаа газар очиод үйлчлэх
хувь байгуулсан байж магадгүй шүү дээ. А тэгвэл заны шаардлага хангасан гээд байгаа юм чинь яг клиник төшөө хэрэглэхээр үрдэн муугах тохиолдол байна. За энийг одоо яах ёстой гэхээр зэрэг үндсэндээ бол манайх өндөр одоо чанартай гэдэг юм уу одоо фармакопея сайт ийм орноос л давж хэрэглүүл сайн л да. Манай Азаас бол антибиотикийн хувьд Япон өмнө солонгос 50-нд оруулаа шүү дээ. Япон л угаасаа технологиороо дэлхийдээ тэргүүлсэн учраас эмэнд ээж бас тэгэл тэргүүлсэн орн өмнө солонгос бол үндсэндээ 50-аас чинь муугаар хэлэх юм бол одоо Америкийн колоншгүй байсан орн бат колоншгүй хэвээр байгаа шүү дээ. Харин Азаар нэг ийм үйлдвэрлэлдээ бол Америкийн фармакопеяг аваад хэрэглээд зааш. Тэгэхээр тэр нэг бодисоо цэвэршүүл хөлбөрлөл технологи сайн. Тэгээд систем гараад байхгүй юу. Одоо Европ сайдлага Европын фармакопея гэж бий, Бритиш фармакопея гэж бий. Энэ бол хамгийн сонгодог фармакопея гэж байдаг. Тэгэхээр зэрэг эмийн шаныг харахад ахаад нэг юм хэлэхэд бол эмч мэргэжилтнүүд бол эмийн зааврыг харахад өөрчлөлтийн ард BP гэж бичсэн байж магадгүй. Бритиш фармакопея гэсэн. USP гэж бичсэн байж магадгүй. United States Pharmacopeia гэж байх уу. GP гэж байж магадгүй. Japanese Pharmacopeia гэж байгаа. Тэгээд бодисын ард тавьсан байл. За энэний үйлчлэгч бол найлдвартай гэж үзэж болох юм. А тийм антибиотик аваад хэрэглүүл маань зүгээр байх хэрэгтэй. Чи өөрөө эмзүүч хүн. За тэгээд одоо яг хоёулаа өнөөдөр энэ эмийн зохистой хэрэглээ эмийн одоо энэ одоо хамт хэрэгжилж одоо яаж хэрэглэх үү гэдэг дээр ингээд маш их төлхөө юмуд ярьлаа шүү дээ хоёлоо тийм ээ. За тэгээд энтэй уялдуулаад яхад одоо манай эмнэлгүүдэд клиникүүдэд одоо яг клиник эмзүүч гэж байдгаа. За клиник эмзүүчийн одоо энэ ажлын юун дээр таны бодол ямар байдг вэ гэсэн. За энэ чухал асуудал байгаа юм аа. Ер нь клиникийн эмзүүч, клиникийн услаач гэдэг мэргэжил тэрний одоо больницад ажиллах орон тоон гэх мэт асуудал бол ерөөсөө Европын орнуудад бол нэг тийм андаал 80-аад оноос эхэлсэн. Манайд бол 95-6 оноос эхэлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл Европын ингэ тайлбарладаг байсан. Эмч, эмзүүч гэсэн хоёр хүн бол хоорондоо холбогдохгүй байна. Энэ хоёрын хооронд хар ангал байна. Тэргээ black gap гэдэг байгаа шүү дээ. Black хар gap гэдэг ангал нөх завсар гэсэн үг шүү дээ. Хооронд ойлголцохгүй байна. Яагаад гэхээр эмзүүчний гадаа гэхээр эмээ хийгээд худалдаад өгөхөө зүтгээд дахин олон юм өгөхөд. Эм чинь болохоор зөв тэрийн доо ойлгохгүй зөрчилтэй. Тэгээд энэ хоёрыг чи яаж холбох вэ гэсэн чинь яг больницад энийг холбохын тулд хоёр мэргэжил хэрэгтэй юм байна. Клиникийн эмзүүч гэдэг мэргэжилтэй юм байна. Эмзүүч бол өвчин огт мэддэггүй тэр үед өвчин багч үздэг байсан байх та манай насрал бол тийм ээ. Өвчин мэддэггүй. А тэгэхээр эмчийнхээ тэр өвчтөнд тухай ойлголт байхгүй. А эмээ бол мэдчихэдэг. А эмч нь болохоор зөв эмээ тухай мэддэггүй. Энэ бол ямар бодис агуулдаг, юутай орволд ордог, аль зэрэг хүчтэй үйлдэлээ хоёр эмийг хамтрал тооронд нь уралд орчих уу мох уу тэрийш одоо яаж тодорхойлох гэдгийг мэддэггүй байсан байна. А тийм учраас эмзүүч хүнийг одоо клиник талын мэргэжилтэн сайхан сургаад хондоо өвчний тухай шахан ойлголцолгоод хондоо лабораторийн шинжилгээ ойлгодог болгоод өвчний шинж тэмдгүүдээр мэддэг болгоод ингээд эмчрүүд өхөлчлээ. А тэгээд клиник эмзүүч гэдэг ийм гарч ирлээ. А нөгөөх нь бол эмчнэрээ болохоор зэрэг эмзүүж яхаа ойртуулаад хондоо эмийн хийм мэддэг болгоод том юм мэддэг болгоод уруулууд мэддэг болгоод ингээд клиник юм судлаач гэсэн мэргэжил. Ийм хоёр мэргэжил гарсан. Тэгээ манайх бол хэдэн оноос эхэлсэн бол 2000 оноос эхэлсэн байх. Больниц бол клиник эмзүүчтэй боллоо. Тэр үед 2-3 ташлын эмнэлэг гэж ярьдаг байсан. Одоо бол аймаг дүүргийн нэгдсэн больниц судал гэсэн үг шүү дээ. А гээд ингээд ийм юм байх ёстой гэдгээ бол ерөнхийд мэдээд гадаад орны туршлагыг үлсэн чинь тасг болгонд нэг эмзүүч хүн байдаг юм байна. Хооч бол эмзүүчнээс ийм л өгдөг байсан шүү дээ тийм ээ. Эмзэнд очдөг юм байна. Тасг руугаа ордог юм бай тийм ээ. Эндгийг мэдээд тэгээд ийм оронтой батлаад ингээд больницууд 2-3 дашны клиник эмзүүч оронтой болчихоо. Тийм алавтай болчихлоо. Нөгөөдгөө юу хэлэх юм мэддэггүй. Тэгээ юу хэлгээ сайн мэдлгүй манайхан тухайд тул хонцон ч юм уу яасан ерөөсөө эмийн хууль чинь эмийг эмзүүч юм барих хэрэгтэй гэсэн ойлголт байдаг гэд тэр үед яадаг байсан гэхээр зөв хондоо бол эмийн сангаасаа совилагч нөгөө сторуудаас өвчнөө түүгээд аваад тэгээд тасгатаа тавьж аваад тэгээд совилагчийн цагцгаалд ингээд өгдөг байлаа шүү дээ. Энийг нөгөө буруу ойлгож байгаа хүмүүс чинь совилагч юм барьж байгаа юм байна гэж ойлгоод уул эмийн хуулинд эм барих гэж юу хэлдэг вэ гэхээр зэрэг эмийг үйлдвэрлэх, түгээх, борлуулах
ийм үйл ажиллагаа явуулахыг л юм барих нь гэж байгаа болохоос биш одоо бол эмчийн бэлтгэсэн тасгад байгаа ямиг бол совилгч яачаад өвчтөнд хөгвөл юм барих гэхгүй. Тэгэхээр энийг юм барих гэж тохиолдоод байсан. Тэгээд нөгөө тасгад очихоор зөвөр хийх юм байхгүй болчоод одоо хиймээр юм үнцэндээ тэр үлдсэн юм шиг байна. Тийм учраас одоо байлуулаад юм түгээд болгоцсон. Энд яасан гэхээр зэрэг одоо хоёр муу талтай болж байгаа. Нэгдүгээр клиникийн эм зүйчийн ажлын байрын тодорхойлт гэж байдгийг. Энийг ууд нь 2005 оны үед одоо би оролцоод хийж ирсэн юм да. Тэрэн төшгөр байдаг юм яадаг. Энэ хүн бол энэ тараадаг түгээдэг хүн биш ээ. Клиникийн зүйчийн одоо хийж гүйцэтгэдэг үүрэг одоо юу вэ гэдэг Японы шинээр аваад үзээ л дээ. Хондоо бол өвчтөн одоо эмзэг төвтж जैन тасгатаа. Гэтэл тэр өвчтөнд бол имэн зүгээр конвейерээр хөөдөрж байгаа. Тэрийг сувилагч авчиж өгөхгүй байгаа. Эм зүйч өгөхгүй байгаа. Тэгэхээр зэрэг манай тэр клиникийн зүйчтэй имээ тараагаад байгаа ч Японд байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгээ юу гэдэг юм бэ гэхээр зэрэг өвчтөн имээ авчаад ингээд байж гууртал нөгөө клиникийн зүйч надаас нь орж ирнэ. Эмч зөвлөгөө өгсөн баа штэ. За эмч танд ийм зөвлөгөө өгсөн. Тэгэхээр таны уудаг юмуд бол ийм юм байна. Тэгэхээр энэ юмуд бол хооронд нь тэдэн цагийн зайтай уух ёстой юм байна. Хоолны дараа нь хоолны өмнө уух ёстой юм байна. За энд бол за яхан боловсралтай хүн байвал ийм байсаалууд гин шүү. Тэгэхээр энэ нэрмтийг оруулж магадгүй учраас өөр хооронд нь тийм зайтай хэрэглэн тэгээд хэрэгсний шин дараа тань тийм гачин өнөрөө сөргөнлөөлж магадгүй шүү. Тийм байдгийг. Тэгэхдээ тэр бол аюултай асуудал биш бас айлтгалгаа шинэлээ. Зүгээр тийм гаруултаад дэлгэрээ гэдэг ингээд зөвлөгөөгд явдаг. Ийм хэрэгжил. Хоёрдугаарт бол өөр юу гэдэг ихээр зэрэг энэ тасгуудад нааштай цусны сэвэнд нь юм тодорхойлдог багчууд байдгийг. Тэгээд тэрүүн дээр нь энэ клиникийн эм зүйч хүн суудгийг. Тэрний яадаг юм бэ гэхээр зэрэг цус юм уу ганцхан цус боёл биологийн шингэн тэндээс нь олуулга дээж аваад тийм ээ тэн дотор нь одоо эмийн тодорхойлоод энэ хүний цуснд байгаа хэмжээ нь бол байх хэмжээнээс бага байна. Одоо тунгийн эмч зүй юм байна шүү. Эмчтэй хэлэх юм байна. Энэ нь бол ихтэлсэн байна. Одоо жаахан тунгийн жаа холдуулъя гэдэг. Хондоо бол эмчээ мэдэхгүй юм энэ талаас нь эмч зөвлөдөг, өвчтөн дахиад зөвлөдөг юм байхгүй юу? Гэтэл манайх зүгээр юм тараашаад байгаа биз. За өөр нэг шул өөргөө энийг манайх одоо бас хийж байгаа. Тэр нь бол яг томоохон эмнэлгүүдэд эмийн эмчилгээ нь хороо гэж бий. Эмийн эмчилгээ нь хорооны нарийн бичгийн дараа нь тушаалаар манай улсад ч клиник эм зүйч байх ёстой. Тэр хүн юу гэх ёстой ихээр зэрэг нөгөө ажлын шар бод суглуулд хуудсууд байгаа шүү дээ. Контор морлол хасгууд нь тэрийг суулгуулж аваад тэгээд нөгөө ноцтой нөгөө яадаг хэрэгцүүлнэ юугаар эмийн эмчилгээний хороогоор тэр бол ноцтой интервеншнлог гарсан байвал маш богино хугацаанд ажлын тухайнуудыг заасан байгаа. Зүгээр ингийн байх юм бол садны удаа гээд тэгээд тэр яах чинь гэхээр зэрэг ийм эмээс манай дэм ажлын гараад байгаа юм шүү. Тэгэхээр зэрэг одоо клиникийн эм зүйчин гэдэг бол эмчд мэдэхгүй юм эмэн талаас нь зөвлөн тусдаг, өвчтөнд очиод эмчийн хэлж чадахгүй юм бол сайн анхаарал шилдэг. Тэгээд гаж сөргөнлөө тийм дээр нь анхаарал эргэж мэдээлдэг. За дээрээс нэмээд одоо эмчнэрт эмзэн талаас нь сургалтын болох нь шүү дээ. Энэ ийм концентрац ийм байх хэрэгтэй шүү. Энэ тохиолдолд ихсдэг шүү. Энэ хоёрыг хамт хэрэглүүл энэ периметр хоёрдог учраас нэг илэгний нэг периметр хоёрдог хоёр юмыг хамтарчвал зарим нь тэрийг дарангуйлдаг зарим нь одоо сатуулчих байдаг юм. Тэгээд ингээд хоёрт нь ялгаатай болчихсон цусны концентрац өөр болчихно шүү. Гэгшээд иймэг хэлж өгөх хэрэгтэй байдаг юм. Жишээлбэл зогсцоглын байна гэж бодъё. Зогсцлын хүн уухтаа бол төмрийн бэлдэмжтэй ч юм уу, магнезиумтай ч юм уу, одоо алмаг атлетч хамтар хэлэх юм бол зогсцлын нэгүүлдэлийн 50 орчим хүн байхгүй болчихно. Бактери хүлж чадахгүй. Нөгөө нэг алмаг төмөрч чинь зогсцлын тэг оруулалт орсон учраас байхгүй болчихно. Тэгвчээс энэ хоёрыг ерөөсөө нэг дөрөв шийдэж болохгүй. Хоорондоо 4-6 цагийн зайтай ингэж хийхгүй бол холоодон төшөд өөр хооронд оролдох шууд байдаг байна шүү дээ. Яг энэний л доо мэдээж эмчилгээтэй шилжгэн өвчтөндөө сургаж явах ирм үүрэгтэй байдаг. Тэгэхээр энэ түгээх үүрэгтэй биш. Манайх бол ажлын байрын тодорхойлолтой одоо би буруу тодорхойлсон бол гэж бодоод байгаа шүү дээ. Уул нь 2005 оны эдлүүдээ би хүмүүстэй нийлж чад ажлын байрны тодорхойлолтын яамд гаргаж өгчлээсэн. Тэгээд одоо тэр нь одоо ямар тодорхойлолт явуулдаг гэсэн мэдэхгүй. Тэгээд одоо бол ажил үүргээ бол клиникийн эндүс шийдэг ажил үүргээ бол гүйцэтгэж чадахгүй зүгээр юм түгээх үүрэг голдог үүсгээд байгаа. Ингээд муу талны байдаг гэхээр над эмзүүч жишээ нь одоо статус их доош орчдгийг. Эмч нарын хувьд нөгөө совилдлагч нарын тараадаг байсан болохоор совилдлагчийн зэндаанд очичдаг байхгүй.
Тэгэхээр зарим гайгүй тийм наашлахтай больницууд байсан. Манай Төмөн замын больниц байсан, Авдрын больниц байсан, 3 дахь нэлэг байсан. Одоо 2000-ад оны юм ярих чинь 2005-аад оны. Тэрний клиникийн засгийн эрхлэгч нь бол доктор профессор юутай хүмүүс байсан. Тэдний бол харин энэ талаас нь бодолцоод эмзэгч нартай яг эмчтэй адилхан одоо эмийн зөвстэй хэрэглээний клиникийн судлалын талаас нь эмийн эмчилгээний талаас нь манай сургалт аваа тэгээд эмчнэртэйгээ бас нэг тийм зэндаанд харьцаад энэ чинь ингээд болно ингээд болохгүй гэдгийг хэлж чаддаг болсон байсан. Тэг чадж байвал чи тэгэхгүй л тэгээд эмчнэрээ боолуулж байгаа гэсэн үг шүү дээ. За ингээд өнөөдөр маш их сайхан мэрэгжлийн одоо дэлгэрэнгүй халуун дотн нийн нүгөө яриа боллоо гэшээ. За тэгээд өнөөдөр миний урилгыг хүлээж авсан багштай маш их баярлалаа. Ажилд нь амьдралд нь ад жаргал сайн сайхан бүхнийг хүсье гэшээ танда. За баярлалаа. Намайг үрж одоо ярилцсанд оруулсанд баярлалаа. За энийг одоо баярлалаа гэж шилдэг нэг учир нь юу гэвэл та бүхэн чинь одоо хоорондоо бие биендээ ярих биш. Эмийн зөвстэй хэрэглээний тухай, эмийн тухай, вакцины тухай, биологи бүтээгдэхүүний тухай тийм ээ. Хэрхэн яаж хэрэглэх асуудлыг бол ард иргэдэд хөргөж явах хэрэгтэй. Би ч бол ангаахыг сургуулийн багш хүн ард иргэдэд шууд харьцаад аж арай чадахгүй. Шууд эмзүүчин бол харьцаад аж арай чадахгүй. Тэгэхээр энэ нэвтрүүлгээр ингэж хийж байгаа нь бол би ололтоо сайн зүйл боллоо л гэж бодож байна. За тэгээд одоо мэрэгжил байна одоо өсөн дэвжиж үйл ажиллагаа зөв гүйцэтгэж ард иргэдийнхээ эмээр одоо эмчлэн гэдэг эмчлэн сэргийлэх үйл ажиллагаанд нь одоо амжилт гарч явах болтугай та бүхний ажилд амжилт хүсье. Монголын улс маш олон болтугай. За маш их баярлалаа гişэ.